guys. Бичлэгтэй тавтай мэрэл өнөөдөр нэгтэй өдөр. Тэгсэн чинь миний энд заяо нэг тийм том батга гарангуут энд тийм 3 дараалсан жижигэн батга гарсан. Йоо, тэг би өчтөрөөс батгынаас юу наага унтсан байхгүй юу? Тэгсэн ч гэсэн миний энэ батга сорогдог байна. Тэгээ дахиад начлаа нэг муухан өнгөтэй батганы налт чи юм санаа харагдана. Өнгөгүй жодсон чинь өнгөтэйсэн байлээ. Ийм муухан өнгөтэй. За тэгээд хичээлдээ явцгаая. Өнөөдөр бол миний өгдөг өдөр шүү дээ. 3 хичээлтэй өдөр. Ядж хахад ном дэвтэртэй. Айгу хэцүү өдөр. Би бол 2 өргөвчтэй зөв хурчмэрх юм. Надад бол нэг 2 өргөвчтэй зөв байгаа зөв. Гэтэ бүр чиндам дотор юу одоо бар хэрэглэхгүй гэж одоо чигцэн байхгүй юу. Тэгсэн чи одоо ингээд нэг талтай өөрөд хахаар юу амар хүнд бас мөр өгдөөд. Тэгээд энэ солонгосын сургуулиуд ч ер нь амар өксөр газар байдаг заяа. Амар их шаттай ёо. Тийм болохоор ингээд түнхээ өрөө дээшээ гарах гэжтэй үнэхээр майлдаг цаа. Тэгээ өнөөдөр гадаа ашгүй бороогүй юм байна лээ. Зөвөр гүйлэрхээ. Тэгээ бүдрээ хичээлд явцгаая. Сая соол идчихлээ тэгээд бичлэг хийж чадсангүй шигтан дотор амар хүмүүстэй яриа гэдэг суудлалаад шахацлдаад суугаад тэгээд ингээ 2 талт хүн байсан болохоор яаж ширлээд бичлэг хийх вэ гэж бодоод хийсэнгүй. Одоо гэс өнөөдөр нэг орох хичээлийн даалгавраа тэрийг хийгээд тэгээд гоё хэвтий гэж бодож байна. Амралтын өрөөндөө. Цоочтой тэгээд нэг юм газраас сууж их хүнтэй газар суумаагүй санагдаад энд тест гоё юм. Одоо хичээл харахад нэг 20 минут үлдсэн байгаа. За Jesus энийг хвчлаа. Одоохондоо манай гэрт хүн сайхгүй байгаа учраас гаднаас юм авч идлээ. Тэгээд өнөөдөр хүнсээ авах хичээлээр очиод тэгэл амар үлсэж байна. Яж тараг хүртэл дууссан. Энэ болохоор эрдэн шигтэй цай. Би энэ цайнд амар дуртай. За идчихлээ. Эдэж нэг юм амар урлаа. Сая амар үлсөө. За. Тэгээ өнөөдөр чи миний 3-аас хичээлтэй өдөр шүү дээ. Тэгээд өнөөдөр юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ гэвэл хичээлээ хийгээд тэг хичээлд яваад тэр нь хүнсээ аваад тэг хоолоо хийгээд тэг төлөвлөгөөтэй байна. Одоо энийг би нэг дээрээс ш автоматик үзье гэж бодоод яваад байсан юм. Би нэрд амар гүрлийн юмд гурлах шиг өнөө. Би өөр төрөлд гүрлийн юм амар идмээр байгаа. Бялуу, торт, борцог, боо. TikTok дээр дандаа тийм гүрлийн мэдж байгаа бичлэгнүүд гарч ирээд. Өө энэ амар яг зуршиг юм шиг. Ингэстэй амар хямдхан за 1000 вон гэсэн. Кекс.
Хэдэн кило вэ? 172 гинэ. Хоёулантай мэн. За манайхан хичээлдээ явцгаая. Тэгээд очоод одоо би 2 болж ийн 3-аас хичээлтэй гэдэг чинь бараг төгжирсээр хагаад сургууль дээр 2:40 мөч гэж явж байгаа. Тэгээд юм олж ууж чадахгүй юм шиг нэ зандаа ирнэ. Өнөөдөр л хамгийн өөдөртэй өдөр 3 цагийн турш лекц сонсон. Тэгээд хайлтнууд яг уу завсарлахлаа хэвээр. Гэтэ амар хэцүү. Хичээл тарчлаа. Ёо саяны хичээл аим шиг даалгавар өгсөн за ёо. График зурна гэсэн заа юу. Хичээд ингээд би тэг хитэн график зурх ингээд гэсэн чинь тэгээ амар хэцүү даалгавар өгчлөө. Би тэрийг яаж хийнэ? Ядаж яхад хамт ойлгоод хийчих хүн байхгүй. Ядаж хантай нэг юм хийвэл. Hi guys. Сая усан дороод гараад ирсэн. Тэгээд талаш ирсэн. За одоо нүрээ бодоод хичээлтэй явах чинь тэгсэн чинь миний нойр хүрээд байна. Энэ нэг батг уулын өчтөр ялзан байна гэд тэгсэн шүү дээ би. Тэгсэн чинь ахиад гарцсан. Тэгээ ахын талтнаас нь. Одоо нэг жоох улаан болчих. Тэгтээ энэ батганы налтыг наахгүй. Тэгвэл энэ жоох муухан өнгөтэй гоц. Дараа амар хөөрхөн батганыналт авна. За тийм нүрээ бодчихад үлдсэн. Нүрээ бодоод дууссан. Тэгээд өлсөд тараг мандраа ирээд чинь. Хичээл рүү явчихъя. Би бараг хоцорлоо. Тэг гадаашгүй бороороо сэрүүхэн болцсон чинь би бараг энэ гадуурхыг бараг сарын өмнө эсвэл 2 сарын өмнө ч юм авсан заяа юу. Одоо л надад өмсөх боломж олж чинь би боддоо. Хичээл тарцсан. Одоо хоол идэх чинь юм хэлсэж. Эн бол хоолчихлаа. 안에 축복카드 쓸 수 있어. 그래서 그냥 펼쳐지라고 이렇게. Хичээл тарчлаа. Одоо нэг глобал митинг гээд гадаад сурагчдын нэг тийм уулзалт байгаа гэсэн. Тэгээд тийшээ явж нэг 5-аас байхгүй юу? Тэр нам хичээлээ тараад бүр дээрээ гээд. Тэгээд одоо 5:40. Өгөө 5:50 болж байгаа. 58 아니고 38. Hi guys. Эцэст нэг юм хичээлээс өдөр хэлж гин. Тэгээд одоо хичээл явах чинь 3-аас хичээлтэй. Тэгээд 6 хүртэл 2 хичээл байгаа. Тэгээд одоо гэрээсээ гараад сургууль дээр очиж кофе авч ууя. Хичээл тарчлаа. 30 минут урсан. За өвөн цаг 30 минут орох хэрэгтэй гэсэн. Тэгээ одоо 1 цаг хүлээж байгаа дараагийнхаа хичээл рүү оръё.
бас дахиад ярь тарчлаашгүй. Бол 6 сар хөстэй тэгээд 5 5 бид ирсэн. Одоо бичлэг явлаа. Бизнес шнахтай лифтэнд ганцаараа явж үзлээ.